хандлагын ичид ном маань худалдаанд гараад олонний хүртэл болоод удаагүй байна тийм ээ. Гэхдээ богинохон хугацаанд ч гэсэн бас уншигчид олонтой болж амжиж. Тэгэхээр хандлагын ичид гэдээ ярихаар хандлага гэхээр мэдээж хувь хүний сэтгэл гэдэг зүйлтэй холбогдож орж ирнэ тийм ээ. Тэгэхээр сэтгэл хандлага гэхээр энэ хоёр маань ер нь яг хүмүүс бодохтаа бол зүгээр магадгүй нэг утга ойлголт гэж хэлж магадгүй юм тийм ээ. Тийм номонда яг сэтгэл ба хандлага гэсэн бүлгийг бол бүр зориуд оруулсан байгаа. Яг бол эртээр үеэс монголчууд энэ сэтгэлийн тухай ариун их туршлагатай байсан төдийгүй өдөр тутмынхаа ахуйн амьдралд үгээрээ хүртэл хэрэгэлдэг байсан. Сэтгэл амруул би ямар сэтгэл гэдэг бол сэтгэл эзгүүрчлээч гэдэг юм уу, сэтгэлээр гутарчлаа гэсэн үгтэй. Тэгэхээр сүүлийн олон жилүүдэд дэлхийн олон улс орны боловсролын салбарт сэтгэл гэдэг үгийн оронд хандлага гэдэг үгийг оруулаад энийг заадаг болсон байх нь. Өөрөөр хэлбэл бид ард түмний хэлээр бол сэтгэл юм байна. Харин боловсролын салбарт мэдлэг чадвараас гадна хандлагыг заахын тулд энэ сэтгэл гэдэг үгээр дамжуулж ирсэн тийм түүхэн бодит баримтууд байдаг л да. Тэгэхээр монголчуудын хувьд бол яг ингээ эртний түүх баримтыг сөхөд үзэх юм бол өндөр ёс суртахууны мэдлэг боловсралтай хүмүүс гэж ингэж одоо түүхэнд бичигдсэн байдаг тийм ээ. Гэтэл орчин үед бид нар бас энийг бас нэг хуцаагаа сэргээх хэрэгтэй болов гэж тийм ээ. Тэгэхээр монгол хүн бүр одоо сэтгэлгээний нэг хандлагын ур чадвартаас нэг суралцах хэрэг гараад байна. Тийм шүү. Ер нь бол хүмүүс ярьдаг ч хандлагаа өөрчил ёс суртахуунтай бай гэдэг. Тэгэхээр хүүхэд залуучууд маань өсөж хөгжиж байгаа хүмүүс маань яг юу юм болоо гэдгийг анхаарах цаг ирсэн. Тэгэхээр бид энэ номондоо бас оруулсан нэг юм нь бол ёс суртахууны цагаан толгой гэдэг утгыг бол оруулсан байгаа. Зүгээр чи хандлагаа өөрчил, хандлага гэж яриад хандлагын цаад утга нь бол ердөө хүний бодол, мэдрэхүй, үйлдэлээр дамжигддаг гэсэн онолыг бас энэ багтаасан байгаа. Тэгэхээр бид энэ хандлагыг өөрчлөхийн тулд монголчуудад ялангуяа өгөгдөл болж удам дамжиж ирсэн энэ ёс суртахууны цагаан толгойг буцаад сэргээх ёстой. Тэгээ энэ тэргуунд нөгөө шудраг ёс, ичих хэмээх, сэтгэл, үүрэг хариуцлага олон агуулга энд багтана л да. Хандлагын ичид номыг уншсан. Тэгэхээр сэтгэлгээд ингээ ярихаар магадгүй хүн болгон би ямар нэг зүйл сэтгэл гаргаж чадна, сэтгэлгүй хүн гэж юу хаана исэн гэж ингэж хариулж магадгүй юм тийм ээ. Тэгэхээр яг хандлагын ичид номд сэтгэл гэдэг зүйлийг яг та юу гэж багтааж оруулсан байна? За яг энэ дотроо бол ер нь бол хүний одоо хүн бол амьтнаас ялгаатай нэг зүйл нь би оюун хаан, уураг тарих, бие махбодоос гадна сэтгэл гэдэг тухай байдаг. Энийг бол бурхны буддизмын ном зохиолдож бичсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр яагаад сэтгэлийн тухай ярих болчихваа гэхээр сэтгэл гаргахгүй бол мэдээж ажил амжилттай болохгүй. Ер нь бидний үеийнхэн бол бас энийг ээж аваасаа эмээ өвгөөс олонтоо сонсч ирсэн шүү дээ. Чи нэг аяг шазан гавгахтаа сэтгэл гаргаач гэдэг те. Тэгэхээр сэтгэл гэдэг бол өөрөө их том ухагтхан бэжээ. Энэ бол нүдэнд үл харагддаг ч гэсэндээ хүний ад жаргалтай амьдрах амжилтын үр дүнэн сэтгэлээс олжээ гэж маш олон одоо салбарын яриад эхэлсэн. Тэр дундаа одоо сэтгэлийг эмчилдэг юм бол бясалгал ээжээгээд зарим одоо гадаад дотоодын бясалгал судлаачид хүртэл яриад эхэлсэн. Тэгэхээр ер нь бол сэтгэл гэдэг бол хүнд байдаг юм байна. Гэхдээ нүдэнд харагддаггүй. Гэхдээ дандаа мэдрэгдчихэд хүн хоорондын харилцаанд, хүмүүсийн ажлын амжилтанд ад жаргалтай байхад ердөө бүх юм сэтгэлээс хамаардаг. Яг энэ номноос бол эрүүл мэндийн цагаан толгой гэдэг зүйлийг би анх уншсан. Одоо юу гэдэг бид нэр ном уншиж сурахтаа цагаан толгой гэдэг ингээл өсөг үздэг тий. Гэтэл эрүүл мэндэд маань бас цагаан толгой байдаг юм байна гэж. Орчин үед бүх зүйл ховсон өөрчлөгдөхийн хэрээр бид нэр өдөр тутамдаа элдв төрлийн өвчин эмгийг одоо ямар нэг байдлаар өртөж чинь тийм ээ. Тэгэхээр тэрнээс урьдчилан сэргийлэх өвчнийг хүндрүүлэхгүйгээр бид урьдчилаад эрүүл мэндийн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй байна гэдэг ойлголт. Эрүүл мэнд гэхээр хүн болгон ойлгодог. Гэхдээ өвдөөгүй бол ямар ч хүний эрүүл мэндэд тоохгүй. Нөгөө талаасаа эрүүл мэнд бол одоо бидний энэ бүх зүйлтэй холбоотой. Жишээлбэл одоо ухамсар, сэтгцийн асуудалтай хүмүүс байлаа гэж бодъё. Магадгүй ажилдаа сайн сэтгэлээсээ гаргаж чадахгүй гэдэг нь ердөө тухайн хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Ийм учраас эрүүл мэндийг бол дэлхийн улс орны судлаачид үзээд 7 зүйлээс хамаардгийн хамгийн чухал нь одоо ухамсарын буюу сэтгцийн хувьд эрүүл.
За ухамсарын бас сэтгцийн хувьд эрүүл гэхээр зарим хүмүүст их том сонсогдож магадгүй. Өнөөдөр хөөхд ингээд төрөхдөө ер нь бол цэвэрхэн цагаан төрдөг гэдэг. Тэгээд магадгүй хүмүүсийн дунд ороод цэцэрлэг яаш сургуулаар хүмүүжигдэхэд энэ одоо хандлага нь бохирдож сөрөг олж эхэлдэг нь ердөө энэ хүний ухамсар оюун ухаанд бол хүнлэнгөөс нөлөөлдөг олон хүчил зүйл байдаг учраас бид эрүүл мэндийг авч үзэхдээ номер 1 ухамсарын хувьд эрүүл үг гэдгийг л ярих цаг болсон. Гэтэл урд өмнөх нийгэмд ч хүртэл эрүүл мэндийг ярихдаа нэг махан биеийн миний одоо ходоод өвдөж ингээл эргэтэн системээр ярьж исэн бол одоо бид их энэ эрүүл мэндээс ч хамаарч миний хандлагад нөлөөлдөг юм байна. Эрүүл мэнд бас харилцагад нөлөөлдөг гэдгийг л яриад эхэлсэндээ. Тэгээ энэ номонд бол бүр дэлгэрэнгүй бичсэн байгаа. Эерэг хандлага гэдэг ингэ ярьж байгаа юм. Тэгэхээр магадгүй ингээд найз нөхдөдтэйгээ ч юм уу өөр хин нэгэнтэй ярихад одооны хүүхдүүд шал ондоо болчихжээ. Бүх зүйлийг зарим тохиолдолд биднээс илүү төрүүлж мэдчихээн. За зарим асуудалд илүү сөргөөр ханддаг болсон байна гэх юм яриануд бол байнга л тутам явж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ эерэг хандлагын тухай бид яавал эерэг байх ёстой? Яагаад заавал асуудлын эерэг талыг төрүүлж харах нь биднэрт ашиг тустай вэ? Тэгэхээр бол бид нийгмийн тухай ярихдаа өмнөх нийгэмд ийм сайн байсан, одоо ийм болчихжээ гэж ярихаасаа илүү тухайн нийгмийн одоо нөхцөл байдлыг их сайн ойлгох ёстой. Нийгэм болгон давуу сул талууд байдаг тий. Одоогийн хүүхдүүд бол ердөө энэ техник технологийн хүүхдүүд бүр зөв хоолтын хүүхдүүд хүртэл гараад ирчлээ шүү дээ. Дэлгүүр хошоонд ороход нэг их идэж үзээгүй юм авахаа болчихсон жишээний тий. Тэгэхээр бид энэ хүүхдүүдээ эерэг хандлага гэдгийн хамгийн их онолынхын хувьд суурь нь бол эерэг бодолтой байх гэсэн санаа байгаа юм. Тэгэхээр эерэг бодолтой байх түүнийгээ дадал олоход нөлөөлдөг хүчин зүйл бол ердөө л орчин нөхцөл, нийгмийн нөхцөл байдал тэгээ бүр энэ дээр эерэг хандлага эзэмшихэд нөлөөлдөг 3 үндсэн хүчин зүйлийн хамгийн ихнийх нь орчин. Энэ бол ердөө өсөд төрсэн орчин, гэр орны хүмүүжил. За сүүлийн үед бол ингээд анхаарахад ер нь одоогийн хүүхдүүдэд энэ телевиз, радио, энэ сошиалын сөрөг мэдээлэл энэ хүүхдүүдийг ердөө сөрөг хандлагатай болгож байгаа юм биш үү? Хүн ердөө ингээд сөрөг юм үзэх тусам бүр дадал олтлоо зуршил олтлоо үзэх тусам тэрэндээ тасан цогцогчдөг. Тийм учраас бол одоо бас бид нар зарим улс орны одоо сайн талыг гэдэг юм уу эсвэл бид нар өмнөх нийгмийн сайн талуудыг үзэхэд бас хамаагүй сөрөг мэдээллийг хамаагүй цацахгүй тэр итэл өвчний тухай хүртэл хүүхдүүдийн дэргэд ярьдаггүй байсан шүү дээ тий. Тэгээд мэдээс сургуулийн орчин, багш нарын одоо байгаа байдал хамгийн бас чухал нийгэмд яваа бүх хүмүүс тэр хүүхдүүдээс арай түрүүнд алхаж аваа бүх хүмүүс бол нийгэмд тэр хүүхдэд эерэг хандлагыг төлөвшүүлж байгаа шүү. Хүн автобусанд орохдоо ингэж зогсдөг юм байна. Хүнийг ингэж хүнддэг юм байна гэдэг нь хандлага гэдэг үл ердөө хард сурдаг. Ердөө заалахаасаа илүү хүмүүсийг ажиглаж энэ юм байна гэж сурдаг юм байна. Тэгэхээр энд бол дэлгэрэнгүй бичигдсэн. Магадгүй хандлага гэдэг зүйл зарим хүнд шинэлэг мэдээлэл байж болох юм тийм ээ. Одоо юу гэдгийг анх ямар нэгэн зүйлийг амсаж мэдэрч үзэж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр бид нар нөгөө хандлага гэдэг үгийг ингээд одоогоос 30 жилийн өмнө хөндөөд ер нь бол энэ сургалтанд заах ёстой юм байна. Зүгээр нэг мэрэгчлэн бэлтгэхээс гадна хүн байхын тулд энэ хандлага гэж юу юм гэж онлайн мэдүүлэхийн тулд бид нар эндээ бүр ингээд маш энгийнээр лимон амсуулж мэдрүүлдэг л дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл та одоо ингээд лимон нэг зүсэн лимон аваад амандаа хийгээд зажил гингууд лимоны тухай эхлээд бол бодол орж ирээд 5 мэдрхүүд сонсон, харна, хүртэн, намтлан тэгэнгүүтээ хэрвээ сайн төсөөлж бодсон бол шүс ялгарч эхэлдэг. Бүр чихний хажууд мэдрэмж төрдөг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ердөө энэ хандлагын онол нь бол бодол, мэдрэх үйлдэл. Тэгэхээр хандлагаа өөрчлөө гэхээр бодлоо өөрчлөх хэрэгтэй болчихж байгаа. Гэхдээ бодол өөрчлөгдөхөд маш хэцүү. Хэрвээ бодлоо өөрчилж чаддагсан бол хүмүүс дандаа шинээр төрөх хэлсэн. Хамгийн хэцүү. Харин өвгөд эмгэд маань энийг бас ухаж ойлгосон байдаг. Ердөө бодлыг өөрчлөхийн тулд амны бэлэгтэй байгаа чи. Амнаасаа гарч байгаа үгийг одоо их тийм эргээр хэлэхгүй бол та юудууд нь түүнийг бий болгоно гэсэн үгийг л
утганд нь ордог доо. Яг уу эмээ өвнөр хэлдэг шүү дээ. Ямар нэгэн зүйлийг эхлээдчээ сайн ажиглаж харжээ тий. Энийхээ дараа үйлдэл хийжээ гэж. Тэгэхээр магадгүй бид нарт одоо яг энэ орчин цагт бол дутагдаад байгаа зүйл бол бид нар эмийг ажигладгүй юм байна. Хүлээдгүй юм байна. Шууд л одоо яг өөрөө хийж үзхийг хүсдэг тий. Гэтэл энэний ард маш олон алдаа эндэгдэл зүйлүүд ухтаал бийж байдаг тий. Яг наадахтаа ч уялдуулаад бас нэг чухал бүлэг оруулснаа энд хэлмээр байна. Яад гэвэл монголчууд юмыг дандаа ажиглаж судалдаг байсан байна. Өөрөөр хэлбэл үүнийг бол үүлийн судлаач гэж нэрлэдэг, action researcher гэж нэрлэдэг те. Тэгэхээр тэнгэрийн хаяа улаахан маргааш дулаахан өдөр болох нь за энэ хүүхдийн харцаж нэг л биштэй ч гэдэг юм уу те. Дандаа юмыг ажиглаж, харж, хүнийг таньж мэддэг байсан. Тэгээд бид энэ номондоо бас яг өөрийн чинь хэлдгээр энэ ажиглалтын аргыг ашиглан, ганцаарчласны ярилцлагын аргыг ашиглан ер нь хүний энэ одоо хандлага, харилцаа болж бүтэхгүй байгаа юмыг бид бас судалгааны аргаар нотлох ёстой юм байна. Тэрнээс нэг өдөр ууртаа уцаартаа цай угаагүйгээсээ болоод гомдолтой эсвэл уралцсан байхад нь чистэ яасан муу хүүхэд вэ гэж биш. Юу нөлөөлсөн гэдгийг судлах ийм хариуцлага цагт л одоо 10 жилийн төдөг ихтэй сургуулийн багш нарын өмнө ийм үүрэг ирчээд байгаа учраас бүр энэ номондоо хандлагыг яаж заах вэ? Яаж үнэлдэг юм? Яаж судалдгийг гэдгийг оруулсан. Үүлийн судалгаа гэдэг өмнө бас эрүүл мэндийн байгууллагад ашиглах талаар одоо бас эрүүл мэндийн ажилтнуудад томоохон бас сургалт явуулж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь үүлийн судалгааг одоо бидний өнөөдөр яриад байгаа энэ хандлага харилцаа гэдэг зүйл дээр ер нь яаж ашиглаж болохоор байна. Тийс ердөө үүлийн судалгаа гэдэг нь тухайн хүний хийсэн үйлдэлийг судлана гэсэн үг ахын тий. Одоо жишээлбэл сургууль дээр ингээ хүүхдүүдийг ажиглахдаа багш юм ярьж байхад энэ хүүхэд юу л анхаарлаа хандуулчих. Энэ хүүхэд өглөөний цайгаа ууж үгүй юу гэдэг ярилцлагаар асуух ч юм уу тий. Тэгэхээр бол бид нар бол ердөө энэ хандлага, харилцаа, сэтгэл ханамж яг шууд ингээд тоогоор илэрхийлж олдоггүй энэ үйлүүдийг үйлээр нь судална гэдгийг өнгөрсөн 2023 онд болж нэг улсын стандарт батлагдсан байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага эмээс 70 14 2023-ын 4-8-д хүний хандлага, харилцаа, сэтгэл ханамж тэр нэг л болохгүй байгаа юмыг үйлээр нь судална гэж оруулсан. Одоо улс даяараа аймаг, хөдөө орон нутаг бүхэл газрууд энлүүл мэрэгчгээдэл хичээж явна да бүгдээрээ. Тэгэхээр хүн хэлхээс цаас жижигээс наашгүй гэж тийм ээ. Тэгэхээр бид байнга тутамдаа хэлж ярьж иж ямар нэгэн зүйлийг хэнийг нь санал болно. Тэгэхээр ер нь энэ хандлага харилцааны талаар одоо эртнийч ном судрууд гэх юм уу өвдөөц маань ер нь юу гэж хэлж сургаж исэн бол бас засхаас нь номон дээр бас явж харагдсан юм. Тий. Энэ номынхаа төгсгөл хэсэгт бас бид нар чинь нөгөө нэг нийгмээ сайн судлаагүй, магадгүй түүх уран зохиолынхаа хичээлээр яг бодиттой үннийг мдэггүйгээс олж хүмүүсийн дундах бодол, санаа, эрхцүүлэл өөр байдаг л та. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам айлаас ирэхээр авдраавуудал ер нь өвгөд дээдс ер нь ямар байсан. Тэр хүн хоорондын харилцаа одоо бидний ярих гадаа сэтгэл гэж бүр сэтгэл амар бол би амар гэдэг үг байсан. Хэрвээ гэр оронд нь үр хүүхдүүд нь хүмүүжилтэй, ээж аавдаа тусалдаг, одоо нэг тийм өвчин зовлонгүй тэр айл сэтгэлээр амар учраас өвдөхгүй гэсэн санаа. Тэгээд бүр энэ номон дээрээ өвгдийн захиас гэж оруулаад үргүй бол өөрийгөө баян, өвчнгүй бол жаргал тооцоо гэсэн. Гэтэл энэ үг сүүлийн үед сүүлийн 30 жил ер нь эвгүй болцсон шүү дээ. Тэ хүн болгон өртөө, хүн болгон өвчтөө. Тэгэхээр бид нар өнөөдрийн хүсээд байгаа энэ сайхан ус их орондоо сэтгэл амар амьдрыг гэвэл яг энэ хандлагын тухай маш гүн гүнзгий судлах ёстой. Тэгээд өвгөд дээдс маань хүртэл бүр энэ дээр ингээд бичсэн байгаа ердөө Монголын энэ нөхцөл байдал, энэ газар нутаг, хүн ардынх нь энэ сайхан уужим сайхан сэтгэл зочломтгой зан чанарыг өөр улс орноос олохгүй шүү. Энийг л өргөжлүүлж авч явах юм бол бид ердөө их орондоо ердөө аж аргалтай энэ их нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлднэ гэж бүр захиж үлдээснийг бүр энэ сургаалаар нь шууд оролцсон байна. Хандлага ичэд номыг уншаад надад хүрсэн сэтгэл гэх юм бол хүн болгоны ширээн дээр байгаасаа гэж хүссэн. Яагаад тэгэхээр бид нэр хажууд хин нэгэн хэлвэл энэ чи ийм штэ гэж боддог болохоос хизээч өөрөө төрүүлж боддгоо мэнэ гэсэн тийм бодол төрөөд хүн болгоны ширээн дээр байгаасаа л гэж хүсэжсэн. Тэгэхээр ер нь
ягаад хүн энэ хандлагын ижид номыг нэг хуудсыг эргүүлээд харчаасаа гэж зохиогчийн хувьд та бодож байна. Тэгээ энэ ном бол 15 жилийн өмнө бичигдсэн ном. Тэгээд 15 жилийн дараа бас нэг Орбисын шугамар эмнэлзэн харилцааны ур чадвар буюу өвчтөнтэй хэрхэн харилцах уу, яаж зөвлөх үү гэдэг 7 хоногийн сургалтанд явж ирээд илүү онгод орж ирээд манад ч бол бүгд байгаа юм байна. Энийг бичгээр дахиж одоо уншигчтай өгөх ёстой юм байна гэд 15 жилийн дараа дахин шинжилэн гаргасан энэ ном байгаа. За энэ номоо бол аль болохоор нөгөө хүмүүс ч одоо бас заримдаа яг нэг ном унших гэхээр цаг зав бас юм байдаг бол бүр ингээд өнгөтөр жижигэн болгож бичсэн. Тэгэхээр энийг нэг өдөр суугаад уншаад дуусгах биш. Ердөө л магадгүй сэтгэл санаа нэг тиймэрхүү эсвэл жоохон ирч хүч авъя гэвэл хэсгийг авах юм бол энд бүгд байгаа. Тэнд бас сорилууд байгаа те. Өөрийнхөө хандлагыг яаж үнэлэх үү? Ер нь тэ хандлага гэдэг бол хүнд өгсөн бэлэг. Тэгэхээр энгийнээр хандлага бол сэтгэл юм. Бүх юм таны сэтгэлээс хамааралтай, сэтгэлээсээ хийсэн ажил болгон өнөөдөр амжилтанд хүрдгийг олон хүмүүсийн туршлага харуулж байна. Тэгээд энэ номыг уншсан олон хүмүүс бас сэтгэлээ илгээдгэлтэй энэ ном амьдралд маань ийм өөрчлөлт орлоо. Энийг одоо энэ дээр нь ингэж анхаарлаа, анзаардаггүй байсан юмыг эхлээд уншихад тийм байт хэдэн 7 хоногийн дараа уншихад одоо л ойлголоо гэдэг нь номыг яг дотор нь орж унших ёстой л гэж хэлмээр энэ да.